Сайн байцгаана уу? Энэ удаа та ядэд Венеский бафли амар гоё амттай зөөлөн бафлины жорыг оруулж байгаа шүү. Нууц жороо хуваалцах чинь бичлэгээ дуустал үзээд хамт байгаарай. Бидэнд хэрэгтэй бүх орцыг бичлэгийн дор тайлбар хэсэгт дэлгэрэнгүй бичсэн байгаа. Тэрнээс анхаараарай. Тэгээд асуух зүйл байх юм бол комент хэсэгт бичээд асуугаарай. Савн дундгөө хийгээд дээрээс нь элсэн чихрээ хийж маш сайн гутгаж өгнө. Элсэн чихэр уусаад нэгэн жигд бол хутгаарай. Дараа нь хайлуулсан масло хийн, ахиад сайн хутгаад тэгээд дээр нь зөөхий нэмнэ. Хамгийн гол орцон зөөхий байгаа шүү. Ингэснээр айгуу гоё зөөлөн гоё амттай болж өгдөг. Зөөхий нэмж болно, эсвэл цэвэр йогурт нэмж болно. Дээрээс нь хөөлгөгчөө хийгээд дараагаар нь болохоор гурилаа баг багаар хувааж хийгээрэй. Би болохоор гурилыг 3 хувааж хийсэн. Ингэснээр гурилан бөмбөлгүүд үүсэхгүй. Дээрээс нь тийм айгуу гоё тийм нэгэн жиг зураг бий болно. Хит тийм өткөнч биш, хитрхи шингэнч биш. Яг тийм гоё зурмаг бий болох ёстой. За энэ оронд хэдүүлээ бафли хийдэг машинаа халаачна. Маш сайн халсан байгаа бафлинд хийдэг тавцан дээрээ зурмагаа тааруулаад хийгээрэй. Би нэг иймэрхүү хэмжээтэйгээр хийсэн. Тэрийг маш сайн тараагаад 7-10 минут орчимд болсон байгаа. Та эдийн хүмүүрийн бафли хийдэг машин өөр учраас тэрийг хуцаагаа сайн тааруулаарай. Ингээд л зөөлөн гоё амттай бафли бэлэн болсон. Заавал туршаад үзээрэй. Үүн дээрээ төрөл бүрийн жимс, барин, шоколад, зөөгөн бол гэх мэтлэн туртай юм нэмээд идэхэд айгуу гоё амттай болно. Өглөөний цайндаа мөн хүүхдүүдтэй хичээлд авч явахад бэлдэж өгөөрэй. За ингээд бичлэгээ дуустал үзсэн та хэдэд маш их баярлалаа. Журмаа таалагдсан бол лайк, сав дарахаа битгий мартаарай. Баяртай.